Увс аймгийн Давс сум нь 1925 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тухайн үед хуучнаар Алтайхан аймгийн Далайханы хошуунд багтаж байв. Давс сум нь Монгол улсын баруун хязгаарт Увс аймгийн хойд захад оршдог. Эхнүүрүүдийн ходгорын нутагт багтдаг энэхүү сум нь байгалийн өвөрмөц тогтоц унган төрхөөрөө алдартай. Давс сум нь зүүн урд талаараа уус нууртай хиллэж, баруун болон баруун өмнө талаараа Увс аймгийн Улаангом сагил сумтай, хойд талаараа Оросын холбооны улсын Туваагийн өвөр ариантой хил залгадаг. Сумын нийт нутаг дэвсгэр нь 504.2 га бөгөөд энэ нь Увс аймгийн нийт нутаг дэвсгэрийн 7.2%-ийг эзэлдэг. Энэ өргөн удам газар нутагт өндөр уус, тал хээр, нуур, голын сав газар, хужир мараа бүхий бэлчээр зэргийг багтаасан олон янзын байгалийн бүс бий. Давс сум нь торхилог, зүүн хөв, хандгайт гэсэн 3 багт хуваагддаг. 2024 оны байдлаар сумын хэмжээнд нийт 410 өрх бүртгэгдсэн бөгөөд 1511 хүн оршин сууж байна. Орон нутгийн иргэдийн амьдрал ахуйн голчлон мал аж ахуйд тулгуурладаг. Үүнээс гадна хил орчмын худалдаа, аялал жуулчлал, байгалийн баялаг ашиглалт зэрэг эдийн засгийн жижиг салбарууд хөгжиж байна. Давс сум нь байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын дурсгалт газруудаараа аялал жуулчдын хувьд нэлээд сонирхол татгууч нутаг юм. Үүнд мөнгө цахилын уул, шүдэн уул, ямаат уул, ногоон дарихийн овоо, увс нуур, түн мэндийн өвөлжөө, цагаан бураан гэрэл төшөө, хүрээ хайрхан зэрэг байгалийн болон түүх дурсгалын олон газруудтай. Цайдсан түмэн